Тэгээд бүгдээрээ өгийн цаг руу орохоос өмнө хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээ залбирая. Бурхан өөрийнхөө үгээрээ биднэрт хандан ярих болтугай. Тэгээд хамтдаа залбирая. Эзэмнэ яг одоо та бидний зүрх сэтгэлийг та бэлдэж өгөөч. Эзэмнэ өөрийн үг рүү та хандуулж, өөрийн үгийн нууцаас биднэрт дэлчилж өгөөч. Эзэмнэ өөрийн сүнсээр намайг дагуулж, эзэн өөрийн үгээр та бидний амьдралд өөрийн хэлэх гэсэн үгээ хэлээч гэж гуйж байна. Эзэн таны үгийн мэрэгэн ухаан, мэдлийн үг өнөөдөр энэ газар хэлэгдэх болтугай. Эзэн Есүсийн нэрээр. Аамен. Тэгээд би өнөөдөр юуны тухай хуваалцахаар бэлдсэн бэ гэхээр Лук номны 23 дугаар бүлэг дээр Есүс загалмаа дээр цовдлогдсны дараа загалмаа дээр нэг богинохон ярилцлага болж байгаа. Тэгээд тэр дундаас өнөөдөр бид нэр бас юу сурж болох вэ гэж өнөөдөр харах болно. Тэгээд магадгүй өнгөж хэлэнгөө та нар хэдийнэ бодоод эхэлсэн баг. Есүс загалмаа дээр цовдлогдоод байх үед нь ямар хүмүүс юу ярьлаа, зарим нь баг санаж байгаа баг. Тэгээд хэдүүлээ Лук номныхаа 23-ийн 32-оос 43-ийн хооронд гарч байгаа энэ хэсгээс өнөөдөр сурах болно. Лук номны 23 дугаар бүлгийн 32 дугаар ишлэлээс эхний ишлэлийг харъя. Та Библийг нээсэн үү? Тэгээд 32-оос 33 дугаар ишлэл дээр юу гэж байгаа вэ гэхээр Есүс гавл хэмээх газар хоёр гэмт хэрэгтний хамт цовдлогдсон тухай гарч. Бид нэр энэ тухай мэднэ. Тэгээд хоёр гэмт хэрэгтнийг Есүсийн нэг талд, Есүсийн зүүн талд, нөгөөг нь баруун талд цовдлсон тухай Лук номны яг энэ хэсэг дээр байгаа. Тэгээд яг энэ цовдлогсны дараагаар загалмаа дээр энэ хоёр дээрэмчдийн бас Есүстэй ярьж байгаа нэг ярилцлага байгаа. Тэгээд шууд энэ чэнээс хэдүүлээ 39-р ишлэгийг харуул тэнд үлгэгдсэн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг доромжилж та чинь Христ биш билүү? Өөрийгөө бас биднийг авраач гэвэ. Тэгэхээр Есүсийн нэг тал цовдлогдсон нөхөр юу гэсэн бэ гэхээр та чинь Христ биш билүү? Та чинь Бурхны хүү биш билүү? Өөрийгөө болон биднийг авраач гэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр нэг талд нь цовдлогдсон үний үйлдэл энэчнээс ярьж байгаа зүйлсээс бид нар хэрхэн ямар ойлголт хандлагатай байсныг харж байна. Тэгээд үргэлжлүүлээд харвал нөгөөх нь ингэсэн байгаа 40-р ишлэлдэр харин нөгөө нь түүнийг зэмлэн чи адилхан ялд унсан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлцэн хэргийнхаа төлөө зохих хариуг л авсан харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү дээ гэд бүгдээр төр зогсъё. Тэгээд энэ дээр Есүсийн хоёр тал цовдлогдсон хүн хоёр өөр эсрэг бодол санаатай байгааг энэчээс харж байна. Эхний нөхөр нь загалмаа дээр цовдлогдож үхэх гэж байж иж өөрийнхөө бардам занг орхиогүй л нэг юм байсан. Есүсийг доромжилж та Христ биш билүү гэж хэлсэн баг. Гэтэл нөгөөх нь маш өөр эсрэг хандлага гарч ирнэ. Нөгөөдхөө зэмлэн чи адилхан ялд унсан атлаа Бурханаас айхгүй байна уу гэж хэлсэн. Би зохих хариугаа хийсэн хэрэгийнхаа бид нэр зохих хариуг л бид нар авсан. Харин энэ хүн ямар ч муу юм хийгээгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр эхний Есүсийн нэг тал цовдлогдсон үний жишээн дээр нэг ийм сургаал өгсөн ийм ишлэл нийцдэг. Тэр нь ямар ишлэл вэ гэхээр бамбуушаа алдсан баавгаатай таарснаас монхоглолтой живсэн монхгаас илүү дээр гэж. Тэгэхээр монхоглолтой живсэн монхог хүнээс илүү бамбуушаа алдсан баавгаатай таарсан дээр гэж сургаал төгсдөр хэлж байгаа. Сургаал төгсийн 26 дээр бас нэг сонирхолтой ишлэл бас нийцэн. Тэр нь юу вэ гэхээр чи өөрийн нүдэндээ мэрхэн хүнийг үзсэн үү? Тийм хүн монхог хүн тийм нэгнээс жилүү найдлага бий гэж хэлж байгаа. Тэгэхээр өөрийнхөө нүдэнд мэрхэн босон хүмүүсийн хувьд засрах найдлага маш бага. Монхог хүнээс бага гэж энэ дээр хэлсэн баг. Сургаал төгсийн 26-гийн 12 дээр. Тэгэхээр эхний Есүсийн нэг тал цовдлогдсон үений бид нар ойлголт хандлага ямар байсныг бид нар энэчээс харж байна. Үхэх гэж байгаа хэрнээ өөрийнхөө бардам зангаа тавиагүй. Та Христ биш билүү? Өөрийгөө болон биднийг авраач гэж хэлсэн. Гэтэл Есүсийн нөгөө талд нь цовдлогдсон нөхөр ямар хандлагатайсэн бэ гэхээр эсрэгээр өөрийнхөө гэм нүглийг хүлээн зөвшөөрсөн баг. Юу гэсэн бэ гэхээр бид үйлцэн хэргийнхаа төлөө зохих хариуг л авсан гэж хэлж. Тэгэхээр
Яаков ном дээр юу гэж яддаг вэ гэхээр бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, даруй хүн харин нэгөөсөл өгдөг гэжээ. Тэгэхээр энэчнээс харах юм бол Есүсийн нөгөө талд цовдлогдсон нөхөр өөрийнхөө гэмт нүгэл чанар алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Бид нар өөрснийхөө хийсэн гэм нүглийнхаа зохих хариг авсан шүү дээ гэж хэлсэн байна. Тэгээд үргэлжлүүлээд харах юм бол тэр Есүсээ 42 дугаар эшлэл дээр тэр Есүсээ та өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв. Тэгтэл Есүс түүнд үнэнээр би чамд хэлье, өнөөдөр чи надтай хамт Диваажинд хамт байх болно гэж хэлсэн. Энэ гайхалтай зүйл биш гэж юу? Есүсийн нөгөө талд цовдлогдсон нөхөр өөрийгөө даруй болгосноор өөрийнхөө гэм нүглийг алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрснөөрөө гайхалтай зүйл нь мөнхийн усад орох боломжтой болсон байна. Юу гэж хэлсэн бэ гэхээр Есүсээ та өөрийнхөө хаанчлалд намайг санаарай гэж хэлсэн. Тэгснээрээ Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр чи надтай хамт мөнхийн усад байх болно гэсэн. Тэгэхээр юу гэж бид нар ойлгож болох вэ гэхээр бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, даруй хүнд нэг үсэл өгдөг гэдгийг бид нар маш тодорхой харах боломжтой. Хэдийгээр хоёулын ижилхэн гэмт нүгэлтэй хүмүүс байсан боловч нэг нь загалмаа дээр өөрийгөө даруй болгосноор мөнхийн усад орох боломжтой болсон байна. Тэгээд нөгөө талд нь цовдлогдсон хүн бас юу мэдэж байсан бэ гэхээр Есүсийн хаанчлал бол зөвхтийн хаанчлал гэж мэдэж байсан. Есүсийн хаанчлал бол зөв шударгын хаанчлал гэдгийг мэдэж байсан. Та өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэсэн. Есүсийг юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хүн ямар ч буруу юм хийгээгүй шүү дээ гэж хэлсэн байна. Тэгэхээр тэр хүн үнэхээр энэ бол Христ ямар ч гэм нүгэлгүй түүний хаанчлал бол зөвхтийн хаанчлал юм байна гэж харсан. Тэгэхээр өнөөдөр Есүсийн хоёр талд цовдлогдсон хүмүүсээс бид нар өөрсдийнхөө амьдрал дээр бас сурах зүйл байна. Бид нар өнөөдөр өөрсдийнхөө гэм нүгэл алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй хүн байх уу? Аль эсвэл Есүсийн нөгөө талд нь цовдлогдсон өөрийнхөө гэм нүглийг хүлээн зөвшөөрдөг нэгэн байх уу гэдэгт бас бидний хувьд тийм сонголт бас боломж байна. Тэгээд тэрнээс илүүгээр бас нэгэн сонирхолтой гол зүйл нь 32 дугаар ишлэлийг 34 дугаар ишлэлийг харах юм бол Есүс Аава тэднийг уучлаач, учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэвэ гэж. Тэгэхээр нөгөө хоёр хүнээс сурах зүйл байна. Бас хамгийн бидний харж болох хамгийн чухал жишээ бол Есүсийн жишээ байна. Есүс загалмай дээр цовдлогдохдоо өөрийг нь буруутгагч, өөрийг нь доромжлагч, өөрийг нь харааж, өөрийг нь ташуурдаж байсан тэдгээр хүмүүсийн төлөө юу гэж хэлсэн бэ гэхээр Аава тэднийг уучлаач. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэвэ гэж. Тэгэхээр бид нар мэднэ Есүсийг загалмай дээр цовдлогдох гээд явж байх үед хүмүүс түүнийг ташуурдаж, нүлэмж, түүнийг харааж байсныг мэднэ. Түүнийг цовдлогдож байх үед та бол үнэхээр Христ мөн юм бол наанаасаа буугаач гэж доромжилж байсныг бид нар мэднэ. Гэтэл Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр Аава тэднийг уучлаач гэж хэлсэн баг. Тэгэхээр магадгүй Есүс ингэж хэлж болох байсан. Эдгээр хүмүүс зохих хариуг өгөөч гэж эцгээсээ гуйж болох байсан. Ингэж хэлэхэд миний бодлоор буруу зүйл байхгүй. Яагаад гэвэл Есүсийг өглөөд амьсныхан дараа нь Есүс итгэх хүмүүс нь аврагдаад итгэхгүй хүмүүс нь аврагдахгүй байх боломжтой. Гэхдээ Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр тэдгээр хүмүүс зохих хариуг нь өгөөч гэж хэлээгүй. Харин Аава юу хийж байгаагаа мэдэхгүй тэдгээр хүмүүсийг уучлаач гэж хэлсэн баг. Тэгэхээр өнөөдөр бидний хамгийн чухал сурах ёстой зүйл бол Есүсийн жишээ байна. Есүс өөрөө ямар ч гин буруугүй атлаа өөрийг нь буруутгах тэдгээр хүмүүсийн төлөө эцгээсээ уучлал гуйсан юм аа. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд Есүс байсан шиг тийм зүрх сэтгэл байгаа юу? Есүс байсан зүрх сэтгэлд үнэхээр том байсныг харж болно. Есүс биднийг үнэхээр ямар ихээр хайрлсныг бид нэр энэчнээс харж байна. Бид нэр Есүсийн загалмайг харахтаа Есүс бол биднийг хайрлсан хайрын илэрхийлэл бол загалмай гэдгийг бид нэр харж байна. Есүс ямар ч гэм нүгэлгүй атлаа өөрийг нь буруутгах тэдгээр хүмүүсийн төлөө уучлал гуйсан байна. Есүс үргэлж давуулын хийдэг байсан. Нэг бээр явах байсан бол хоёр бээр яв.
нэг хацрыг чинь алгацсан хүнд нөгөө хацраа тавьдаг. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бидний амьдралд яг Есүстэй адилхан ийм зүрх сэтгэл байгаа болов. Өнөөдөр магадгүй бид нар хэн нэгэнтэй хэрэлдэж маргадах үедээ хөвчлээ юу гэж боддог вэ гэхээр энэ хүнд нүүр өгвөл энэ хүн даварчд юм аа. Энэ хүн нүүр өгчих юм бол буруу хандлага аваад явж өгнө гэж үздэг. Гэтэл нэгэн философч маш ухаалгаар юу гэж хэлсэн бэ гэхээр нэгэн ухаалгаар нэг үгийг хэлсэн нь хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай гэж хэлсэн. Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг юм бол? Энэ нь буулт хийсэн нь тэр хүн ухаантай гэдэг нь нөгөөх буулт хийж байгаа хүн маань харилцааг илүү эрхэмж байгааг харж байна. Өнөөдөр бид нар ямар нэгэн маргаан хэрүүл жүрслийн үүднээс та буулт хийхийг хойшин тавьж байгаа бол та бүдийхэн тийм ухаалаг нэг юм биш байна гэж. Тэгэхээр Есүс бидний маш тоо жишээ өөрийг нь буруудахч тэдгээр хүмүүсийн төлөө өөслөл гойсны адил өнөөдөр бид нартай маргалдагч хэн нэгэнтэй бид нар буулт хийхэд бэлэн байна. Аль эсвэл энэ нөхөр нүүрх юм бол энэ нөхөрч явж өгнө гэж бид нар боддог. Тэгэхээр бидний хувьд маш бодох ёстой, анхаарах ёстой хоёр зүйл байна. Тэрний юу вэ гэхээр та гэр бүлийнхаа хүмүүстэй найз нөхөдтэйгөө тийм ээ харилцаа чинь эрхэм байгаа бол таны тэр хэрүүл асуудлаас эрхэм байгаа бол та яагаад буулт хийж үж болохгүй гэж. Тэгэхээр нөгөө талаасаа бид нар өөрсдөө даруй болгох хэрэгтэй. Даруй байдал нэгүсэлд өгөгдөг харин бурхан багтан хүнийг эсэргүүцдэг гэжээ. Тэгэхээр өнөөдөр бид нар өөрсдөө даруй болгож харилцааг эргэмжлэхийн тулд бид нар буулт хийдэг. Нөгөө талаасаа бурханы нэгүсэл бидний амьдрал дээр байхын тулд бид нар бусад хүмүүсээс уучлалт гуйх бэлэн тэмдэг сэтгэлтэй байх хэрэгтэй. Заримдаа бид нар юу гэж боддог вэ гэхээр би бусдаас уучлалт гуйхаар нөгөө хүнээсээ дор болчих гээд байгаа юм шиг тийм бардам зам байдаг. За яшигдөө ингээд уучлалт гуйж яхаар ингээд мартаад өнгөрчий гэж боддог. Гэхдээ үнэхээр тийм биш. Бид нар өөрсдөө даруй болгоод уучлалт гуйх үед өмнө байснаас илүү хүндлэлийг хүлээж авт юм аа. Тэгээд сургалт төгссөн бас нэгэн ишлэл дээр юу гэж байдаг вэ гэхээр хүндлийн өмнө даруй зам байдаг. Тэгэхээр бид нэр бусдаас уучлалт гуйх нь уучлаарай гэд хэлчих нь ямар ч үн цэнэгүй юм болох гэж байгаа юм шиг зүйл биш. Харин бид нэр бусдаас илүүгээр хүндлэлийг хүлээдэг юм аа. Тэгээд бид нар мэднэ амьдралын үндсэн зарчим дээр байдаг би нэгэн жишээг ярьж өгнө. Бас бурхныг танин мэдхийн жижиг бүлгүүд дээр явж байгаа бурхныг танин мэдхийн ном дээр байгаа бас нэгэн жишээг ярьж өгнө. Тэгээд бид нар өөрсдөө даруй болгож бусдаас уучлалт гуйхын аж тус сайн талыг харуулсан нэгэн жишээ амьдралын үндсэн зарчим дээр гардаг. Магадгүй маш олон удаа суусан хүмүүс миний одоо ярих байгаа зүйлийг санан зарим нь санан нэлээд суусан хүмүүс. Тэгээд тэн дээр ямар жишээ гардаг вэ гэхээр нэгэн эмэгтэй биел дээр ирээд би нэгэн найзаагаа маш ихээр гомдоосон. Гэхдээ тэр найз маань би одоо хаана байгааг би мэдэхгүй байна гэжээ. Гэтэл би юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ бурхан чамайг тэр хүнтэй чинь тааралд бол чамайг тэр хүнтэй уулзуулбал чи уучлалт гуйх уу гэжээ. Нөгөө эмэгтэйч би тэгэх болно гэж хэлээд явжээ. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа юу болсон бэ гэхээр 7 хоногийн дараа нь 27 хоногийн дараа байна уу? Дэлгүүрт таарч байгаа. Тэгээд дэлгүүрт таараад нөгөө уучлалт гуйхчихсан эмэгтэй маань гівгэнт барааны араар ороод нуугдсан баг. Тэгтэл бурхан өөрийнх нь хэлсэн амлалтыг сануулж нөгөө эмэгтэйд бурхнаа зоргийг гуйв нөгөө эмэгтэй дээр очиж уучлалт гуйсан баг. Бурхан надад өөртөө чинь хэрхэн зохисгүй харилцаж байсныг надад санууллаа намайг уучлуулна уу гэж хэлээд уучлалт гуйжээ. Гэтэл нөгөө эмэгтэй гівгэнт маш ихээр уйлж асгаалтлаа уйлсан баг. Нөгөө эмэгтэй уйлсан эмэгтэй маань юу гэж хэлсэн бэ гэхээр чиний надаас уучлалт гуйж байгаа чинь ямар чухал болохыг чи мэдэхгүй байна. Яагаад гэвэл эмэгтэй надад
2 сарын амьдрах хугацаа байгаа гэсэн. Гэхдээ чамайг намайг гомдоох үед би Христ итгэлээ би үнэн биш юм байна гэж бодож байсан. Харин чамайг надаас ингээ өөрчлөл гоох үед би эргээд Христ итгэл бол үнэн бодтой гэдэгт итгэж байна гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бусдаас өөрчлөл гоох нь ямар чухал болохыг бид нар энэ харж байна. Тэгэхээр 2 чухал зүйл байгаа. Бид нар бусдаас өөрчлөл гоох нь Бурхны нэгүсэл бидний амьдрал дээр дүүрэн байхын тулд бид нар өөрчлөл гоох хэрэгтэй. Нөгөө талаас нөгөө өөрчлөл гойж байгаа хүнд маань бидний бодож төсөөлөхөөс илүүгээр ямар нэгэн сайн үр дагавар зүйл байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нарын энэ Лук номноос харж байгаа жишээ Есүсийн нэг талд зовлогдсон хүний айдал бид нар өөрсдийнхөө гэм нүгэл алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байсаар байх уу гэдэг сонголт байна. Аль эсвэл нөгөө талд нь зовлогдсон нэгний айдал өөрийнхөө гэм нүгэл алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрж Бурхны нэгүслийг хүлээн авах уу гэдэг бас сонголт. Тэрнээс илүүгээр би Есүсийн жишээг та бүгдийг далаасаа Есүстэй адил байгаасаа гэж хүснэ. Яагаад гэхээр Есүс өөрөө ямар ч гэм нүгэлгүй атлаа өөрийг нь буруутгах тэтгэр хүмүүсийн төлөө эцгээсээ өөрчлөлт болсон юм байна. Тэгэхээр магадгүй өнөөдөр таны зөв байсан ч гэсэн та бусдаас өөрчлөлт гуйхад бэлэн байна. Та харилцааг илүү эрхэмлэж байна уу? Та Бурхны нэгүслийг өөрийнхөө амьдрал дээр хүлээн авахыг хүсэж байна уу? Тэгэхээр энэ нөхцөл байдал энэ Есүсийн 2 талд товлогдсон болон Есүсийн жишээн дээр бидний хинэнч байх боломжтой юм. Тэгэхээр бид нар өөрсдийгөө шалгах хэрэгтэй. Тэгээд 1-р Коринтын 6-р бүлэг дээр бас ийм ишлэл байгаа. 6-7-аас 8-р ишлэл дээр үнэн хэрэгтэй та нар бие биетэйгээ заргалзуулж буй та нарын хувь аль хэдийн сүрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдгүй юм бэ? Харин ч яагаад мэглэгдэж болдгүй юм бэ? Харин та нар өөрсдөө буруу үүддэг бөгөөд мэхэлдэг аж. Тэгэхдээ ч ах дүүсээ ингэдэг ажээ гэж. Тэгээд ялангуяа жижиг бүлгүүд маань Бурхны танин мэдхүн номоор явж байгаа. Тэр үнэхээр маш сайн ном. Тэгээд магадгүй зарим нь энэ жишээ санаж байсан. Хэрвээ орхиод явсан байвал одоо санаж аваарай. Тэгээд тэрний ямар жишээ вэ гэхээр нэгэн арим дэлхийн хугацаагаар албан хаасан хүн Хенри дээр ирээд юу гэсэн бэ гэхээр магадгүй яг цуглааны дараа юм шиг байна. Цуглааны дараа Хенри дээр ирээд би Вьетнамын дайны үед аримд нэлээд олон жил алба хаасан. Тэгээд ирээд тэр дайны туршид өөрийнх нь үзэж харсан зүйл түн маш их шарах зовлон зүйлийг өөрт нь үдээсэн баг. Тэгээд тэр зүйлээс салж чадахгүй ирээд өөрийнх нь хүлээж байсан асуудалтай зөрчилдсөний улмаас өөрийнх нь гэр бүлийнхэн асуудал хүртэл маш хүнд байдалд орсон тухай хэлж. Тэгээд нөгөө цэрэгт явсан залуу маань өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр би энэ нөхцөл байдлаас гарах гэж маш олон хүмүүсээс би зөвлөгөө авсан. Маш олон удаа би гарах гэж хичээсэн боловч би энэ зүйлээс гарч чадахгүй байна. Өөрийнх нь үжид хуулсан хүнд хэцүү нөхцөл байдал нь маш хүнд, зүрхийг нь маш хатуу болгосон, цэгдэг хүйтэн болсон тухай ярьж. Тэгээд тийм байдлаас нь гэр бүлийнх нь хүртэл түүний хатуу ширүүн байлыг хүлээж зөвшөөрч чадахгүй улмаас гэр бүлийнх нь асуудал маш хүнд болж. Тэгээд тэр хүн Хенри дээрээ хэлсэн. Гэхдээ Хенри ямар зөвлөгөө өгснийг бүгдээрээ хамтдаа Эзекиэл номноос харъя. Эзекиэл номны 34 дугаар бүлэг. Зургааны 26 дахь ишлэгийг би одоо уншина. Тэгээд Хенри Библийг аваад тэр хүнд ямар ишлэл уншиж өгсөн бэ гэхээр тэгээд
Би та нарт шин зүрхийг өгч та нарын дотор шин сүнсийг өгнө. Би махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж та нарт махан зүрхийг өгнө. Дахиад уншия. Тэгээд би та нарт шин зүрхийг өгч та нарын дотор шин сүнсийг өгнө. Би махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж та нарт махан зүрхийг өгнө гэж уншиж өгчээ. Гэтэл нөгөөх залуу тэр явчихлаа гэж хашгирч эхэлж гэнэ. Тэр явчихлаа гэсэн нь юу гэж хэлсэн бэ гэхээр өөрийнх нь тэр хатуу зүрх сэтгэлд явчихлаа гэж хэлжээ. Тэгээд яг энэ ишлэлийг уншиж өгөх үед нөгөөх залууг чөлөөлөгдсөн байна. Тэгэхээр Бурхны ажил, Бурхны үг ямар гайхалтай, хүчтэй, ямар гайхалтай эрх мэдэлтэй болохыг энэ чэнэс бид нар харж байна. Тэгэхээр өнөөдөр бидний зүрх сэтгэл бид нар эргээд харах юм бол хүйтэн цэвдэг хатуурсаар байна уу? Аль эсвэл бид нар ямар нэгэн зүйл дээр бусдад харилцааг эрхэмлэж даруй байхыг илүү эрхэмлэж байна уу гэдгийг бид нар өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр бид нар өөрснийгөө даруй болгож эхлэх үед Бурхны нэгүсэл бидний амьдрал дээр дүүрэгдэг болохыг хэлэр мэдэх хэрэгтэй. Бид нар бусдаас өөрчлөлт гоох үед нөгөө хүмүүсийн амьдрал бидний бодож төсөөлөхөөс илүү гайхалтай үр дүн бас байдгийг бид нар санах хэрэгтэй. Тэгэхээр Есүс өөрөө ямар ч гин зэмгүй нүгэлгүй атлаа өөрийг нь буруудгаж тэтгэр хүмүүсийн төлөө өөрчлөлт гойсон бол та Христтэй адил байхыг хүсэж байна. Паул юу гэж хэлсэн бэ гэхээр би хэдийнэ барьж авсан гэж боддоогүй. Гэхдээ би Христ юуны төлөө баригдаж, юуны төлөө цавлагдсан тэр л зүйлийг барьж авахын төлөө урагшилдаг гэж хэлсэн. Магадгүй бидний зарим нь тэр чинь бол Есүс шүү дээ гэж хэлж магадгүй. Гэхдээ өнөөдөр бид нэр хүн бүр Есүстэй адил зүрх сэтгэлтэй байх боломжтой. Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр та нар надаас илүү зүйлсүүдийг хийх болно гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бид нэр жижигхэн зүрх сэтгэлтэй, жижигхэн оюун бодолтой байх биш. Зүгээр бусдаас өөрчлөлт гойсон хүмүүсийг өөрчлөх биш. Өөрсний алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөө зогсох биш. Магадгүй таныг санаатай бай, санаандгүйч бай, санаатайч бай, таныг буруутгах гэсэн тэтгэр хүмүүсийн төлөө та Бурханд хандан залбирах уу? Ялангуяа энэ зүйл их хэцүү, миний хувьд ч бас хэцүү. Яагаад гэхээр ялангуяа монголчууд бидний хувьд тийм нэг тэмцэгчтэй нэг юм аваад байдаг. Ямар нэгэн хүн өөртөө маргалдах үед өртөөсөө бууж өгөх сонирхолгүй. Тэгээд хэрэлдээл нэг асуудал өрнөөл маш том юм болно. Тэгээд баг ингээд эргээд асуудлыг харах юм бол гэр бүлийн асуудал баг нууж унахтай хүрсэн асуудал. Гэтэл яг үнэндээ асуудлын үнс нь үнэхээр жижигхэн зүйл. Чи тэнц магадгүй цаг өртгөө чи хийсэндээ хүрдэггүй гэдэг л шалтгаан. Тэгэхээр бид нар Христтэй адил зүрх сэтгэлтэй байхыг та хүсэж байна. Магадгүй Есүсийн нэг тал цовдлогдсон хүний адил бид нар өөхөхтэй хүртэл бардан зангаа өрөхгүй байсаар гэж байна. Тэгвэл маш харамсалтай. Тэгээд өөрийнх нь нүдэнд мэрэгэн босон хүнээс мөнхөн хүнд илүү засрах найдлага бий гэж хэлснээр нар санах хэрэгтэй. Есүсийн нөгөө тал цовдлогдсон хүн нь нөгөөдгөө бодвол маш ондоо эсрэг бодол хандлага байгааг харж. Би хоёулаа үйлцэн хэрэгийн төлөө зохих хариу хүрсэн бол энэ хүн ямар ч буруу юм хийгээгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээ өөрийгөө даруй болгож Есүсээ та өөрийнхөө хаанчлал ажигта намайг санаарай гэсэн нь мөнхийн хаанчлалд орох боломжтой болсон байна. Гайхалтай зүйл биш гэж юу? Тэгээд би дахиад хэлмээр эргээд харах юм бол бид нар өөрсдийгөө зүрх сэтгэлээ бид нар шалгах хэрэгтэй. Бид нар өөрсдийгөө даруй болгох үед Бурхны нэгүсэл бидний амьдрал дээр дүүрэгдэм байна гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд би
Миний уриалгах зүйл та Есүстэй адил байхыг хүсээр Есүсийн жишээг дагаасаа гэж хүсэж байна. Эхний хоёр хүний хийдэг зүйлийг биш, тэрнээс бүр илүүгээр давуулан хийдэг байгаасаа гэж хүсэж байна. Таны зүг байсан ч бай. Та бусдаас харилцааг илүү, бусдад харилцах харилцааг илүү эрхэмлэж ямар нэгэн зүйлээр буулт хийхэд бэлэн байгаасаа гэж би таныг уриалмаар. Яагаад гэвэл бидний хамгийн тод жишээ Есүс өөрөө ямар ч гин нүгэлгүй атлаа өөрийг нь буруудгах тэдгээр хүмүүсийн төлөө эцгээсээ уучлал болсон юм аа. Тэгээд бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, даруй байдалд нүгэлтлээ өгдөг. Уучлал гуйснараа бидний хувьд эргэн тойрны хүмүүст бидний бодгоос илүүгээр төсөөлөхөөс үр дүн байдгийг бид нар санаж байх хэрэгтэй. Тэгээд бурхан таны мэдхүн номны жишээн дээр гарсан бурхан биднэрт шин зүрхийг өгнө гэдгийг бид нар санаж байх хэрэгтэй. Бурханаас бидний шин зүрхийг авахын төлөө залбирах хэрэгтэй. Эзекиэл номны 36 дээр би та нарт шин зүрхийг өгч та нарын дотор шин сүнсийг өгнө гэсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар бурханаас шин зүрхийг авахын төлөө, шин сүнсийг авахын төлөө бурханаас залбирах хэрэгтэй. Та энэгийг хүсэж байна уу? Та бурханаас өгөх нэгүслийг хүлээн авахыг хүсэж байна уу? Тэгснээр бидний бодож төсөөлөхөөс илүүгээр бидний амьдралд гайхалтай зүйлсүүд бий болох болно. Та үүнд итгэж байна уу? Наа тэгээд бүгдээ хамтдаа залбирая. Тэгээд магадгүй магтаалынхан бас гараад ирж болно. Тэгээд хэсэг хугацаанд бүгдээ хүлээн. Магадгүй бурхан таны хин нэгнээс уучлал гуйхыг сануул бол яг тэр зүйлийг би хийгээсэй гэж хүсэж байна. Бас уриалж байна. Тэгээд сүүлд нэг нэшлэл уншия. Тэр нь Матай 5 дугаар бүлгээс би уншин 5 дугаар бүлгийн 22-оос харин би та нарт хэлье. Ах дүүтэй хэлэгнийч аль хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. Мөнхөг гэж хэлсэн хэн боловч галтай томд орхоор хангалттай буруудах болно. Иймээс чи хэрв чи дахин ширээнд үргэл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэгэн ах дүүд чинь байгааг сануул. Өргөлөө дахин ширээний өмнө орхиод замаараа буц. Тэгэхээр ах дүүтэйгээ эвлэр дараа ирж өргөлөө үргэжээ. Тэгээд би яг энэ нэстийн дагуу хэлмээрээ хэрвээ таны хувьд ах дүүгийнхаа эсрэг таны ямар нэгэн зүйл байвал та яг одоо энэ заалтаас гараад яваад тэр хүнээс очиж уучлал гуйж бол би танд боломжийг өгч байна. Өглөө магадгүй дараа нь өгч болно. Тэгээ энэ юу хэлсэн бэ гэхээр иймээс хэрэг чи дахин ширээнд өргөл өргөхч байхдаа чиний эсрэг ямар нэгэн ах дүүд чинь байгааг сануул. Өргөлөө дахин ширээний өмнө өргөхөд замаараа буц. Тэгэхээр ах дүүтэйгээ эвлэр дараа нь өргөлөө өргөж. Бурхан тань бусдаас хин нэгнээс уучлал гуйхыг сануулвал би таны дөрөвтөө хийгээсэй хүсэж байна. Яагаад гэхээр энэ дээр маш хоёр чухал үр дүн байна. Та уучлал гуйснараа Бурханы нэгүсэл таны амьдрал дээр дүүрэн байна. Та уучлал гуйснараа нөгөө хүний амьдрал бий болох зүйл таны бодол төсөөлөхөөс илүү байх болно. Яг бүгдээс хугацаанд хэлээд амьдрал Бурхан хин нэгнийг сануулвал итгэлийн дагуу үйлдэл хийгээсэй гэж хэлж байна. Яг л энэ мэдээ эзэмнээ яг одоо та бидний зүрх сэтгэл төрж өгөөч гэж гуйж байна. Эзэмнээ яг одоо бидний хатуу зүрх сэтгэлийг та нугаж өгөөч. Яг одоо та биднэрт сануулж өгөөч. Бид энэ бусдаас хин нэгнээ
өгөөч гэж гуйж. Тэгээд тариудаас гуйж